107 радио болон орон нутгийн телевизийг үзэн суугаа ирхэн үзэгчид та бүгдийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтхан мэдчилье. За ингээд өнөөдөр ирхэн үзэгчид та бүхэндээ бас нэгэн шинэхэн дугаараа хүргэж уулзах байгаадаа баяртай байна. За манай нэвтрүүлгийн нэр бол Номын хавчуурга гэсэн нэртэй. Энэ нэвтрүүлгийг үзэгч сонсогчид та бүхэндээ бас толилуулах, бас сонирдуулах болсондоо туйлаас баяртай байна. Ингээд эфирт хөтлөгч сэтгүүлч Галсан Давдан, за мөн одоо Уйл Довгийн бизнесийн удирдлагын докторант Бадарчин Отхүү гэсэн энэ хүнийг бас зочин хоймортой урьж өнөөдрийнхөө бас ярилцлагыг эхлүүлэх гэж байгаадаа баяртай байна. За Номын хавчуурга нэвтрүүлэгт бас хүрэлцэн ирж өөрийнхөө бүтээлээс толиулах байгаа танд бас энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Нийт үзэгч түмэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр Отхүү докторант маань нэлээд олон жил одоо бас судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэж бүтээлүүдээ бас туйрвж за уншигч олондоо бол хүргэсэн ийм одоо докторант ийм хүн байгаа. Та бас өөрийгөө товч танилцуулахгүй юу үзэгчдэд? Сайн байна. Намайг Бадарчин Отхүү гэдэг. Би бизнесийн удирдлагаар докторийн чиглэлээр суралцаад ерөнхийдөө судалгааны ажил маань бол ерөнхийдөө бэлэн болсон дууссан байгаа. Тэгээ яг би суралцах хажуугаар нийт 11 ном бичлээ. Мэргэжлийн холбогдлолтой 7 ном, түүхийн холбогдлолтой 4 ном бичлээ. Тэгээ номууд 5 удаа нээлттэйгээд зохиогч ирэх яваад маш их завгүй сүүлийн 10 гаруй жилийг өнгөрүүллээ те. Бүтээлүүдийнхээ тухай та бас онцолж үзэгчдэд маань бас танилцуулахгүй юу? Тэгээ юуны өдөр намайг энэ нэвтрүүлэгт орж оролцуулсан та бүгдтэй баярлалаа. Тэгээд үнэхээр сайхан нэвтрүүлэг болж ном авчрах гэдэг нэр нь ч их сайхан. Яг би энэ түүхийн холбогдлолтой 4 номоо голчилж яриа л да. Нүүдэлч монголчуудын эртний хотод нүүдэлч монголчуудын оршуулгын зан үйл уул Монгол гэрийн түүхийн тавчаа гэдэг 4 ном англи монгол хэл дээр бичсэн. Тэгээд уншигч хүмүүндээ ингээд англи монгол хэл дээр бичсэндээ сэтгэл үнэхээр таатай байдаг. Тэгээд англи хэлээр бичдэг нь манай Монголд орж ирж байгаа жуулчд маань бидний түүхийг англи хэл дээр яг тэр мэргэжлийн англи хэл дээр бичсэн байгаа. Тэгээд яг гадаадын жуулчд Монголд орж түүхийг маань уншаасаа гэсэн үндсэн дээрээс ингээд номуудаа бичлээ. За ер нь бол Номын хавчуурга нэвтрүүлэг маань эрхэм үзэгч сонсогчд та бүхэнд за даваа, лавг, баасан гарагийн 13 цагаас 14 цагийн хооронд шууд дамжуулагдсан хүрэх юм. За өнөөдөр одоо бидний одоо онцолж ярих сэдэв бол за Уйл Довгийн Бадарчин Отхүү одоо докторантын маань нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэсэн энэ сэдвээр бас мэдээллийг хүргэн. За мөн одоо Отхүү докторантынхаа хийсэн судалгааны ажил за ном бүтээлийн тухай бас ярилцаж ерөнхий агуулга бас танилцуулж ингэж явах юм аа. Тэгэхээр нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэхээр бид бүхэн одоо хэддүгээр зуунаас гэдэг ч юм уу тий нийтийн тооллыг өмнөх гэдэг ч юм уу ямар он цагийн тооллоос эхэлж энэ зүйлүүдийг ойлгож эхлэх нь ер нь зөв юм болоо. Яг судлаачд бол эрдэмтэд сурагчдэр бол хүн төрөлх нөлөөний нутаг бол Африкаас гаралтай гэж үздэг. Би бол энэтэй санаа нийлдэг. Ер нь хүн төрөлх нөлөөний нутаг бол Монгол юм аа. Тэр зэс маань говьос үүсэлтэй. Говьд хүн төрөлхтөг үсээд тархаад тэгээд энэ босод төвүүдэд очиж суурсан гэж судлаач хүний өдөр би харж байгаа. Яг бол одоо Монголоос олдсон хамгийн эртний олдор бол одоо төргийн үед биш хөрөл зэвсгийн үед холбогдож байгаа. Хөрөл зэвсгийн үеэс олдсон тэр хүмүүсээс суурин амьдралыг анх бий болгосон. Цуглараа тэгээ суурин амьдралыг үсээ тэндээс хот үссэн. Хөрөл зэвсгийн үеэс ихсэлтэй Монголын. Тэгээ яг хамгийн том жишээ гэх юм бол одоо Төмөн шануу анх хүнүг үнслээд тэгээ модон шануу хүүхэд нь гарч ирсэн. Тэгээд хүнүг өрнөөс анх үүсэлтэй. Одоо хүнүг өрн бол хүн төрлөختний одоо төр тулсыг үүсгэсэн улс монголчуудаас үүсгэсэн байна. Монголчууд үүсгэсэн байна. Хүннүчүүд. Тэр хүннүчүүдийн олдорууд нь одоо манай Нар хангай аймагт олдож байгаа. Нар хангай аймгаас олж Улаанбаатар их сургуулиас Монгол Улсын их сургуулийн харьяа Улаанбаатар их сургуулийн эрдэмтэд маань тогтоосон байна. Тэр нь бид нар бол одоо түүхийг зохиож болохгүй. Тэгэхээр тийм учраас түүхийг бол их баримт их үүсвэр дээр нь судалгааны материалуудаа цуглуулж би номуудаа бичсэн байна. Тэгээ манай судалгааны материалууд бол хөвчлэн англи хэлээр бичсэн байгаа. Монгол судлаачд бол энэ өөрсдөө санхүүгээр судалгааны ажлыг бол хийгээгүй. Яг сүүлд яг Улаанбаатар их сургуулийн
ханд хийж байгаа болохоос ер нь манайх бол хөрөнгө санхүү болж байгаа учир дутагдaltaй байдаг учраас судалгааны материал жоохон монголчуудын хийсэн судалгааны материал болох юмс дандаа гадаадын хийсэн экспедицийн судалгааны материалаар бэл үндэслэж гаргаж ирж байгаа. Шинжлэх ухаанч одоо судалгааны материалууд тэр бүр бас элбэг биш байна. За мэдээж одоо шинжлэх ухааны судалгааны ажил болвол заавал биеэр очдог, зайлшгүй очиж одоо судалж хардаг гэх мэт ингээд тодорхой хэмжээний зардлуудын асуудлууд бас энэний ард эдийн засгийн холбоотой асуудлууд бас явагдчихэдэг. Тэгэхээр энэ нөхцөл боломжууд нь одоо төдийлөн бас тодорхой шаардлагуудыг бас хангахгүй байна гэдэг энэ ийм одоо зүйлийг бас ойлгох чинь энэ зөв үү? Тий зөв. Ер нь одоо би энэ сүүлийн эцсийн 4 ном бол дандаа өөрийн санхүүжилтээр шийдлээ. Тэр зэс бол санхүүжилт бол ер нь аваагүй нэг зэрэг бол одоо. Ер нь манай шинжлэх ухааны салбарт бол ер нь санхүүжилт их хомс дутагдaltaй байгаа шүү. 0.2% шинжлэх ухааны салбарт олгож байгаа. Маш харамсмар. Уул нэг 2 дугаар оронтой оруулах хэрэгтэй. Манай эрдэмтэд бол ер нь дэлхийн түвшинд л хүрчихсэн. Судалгааны материалууд маш гайхалтай бүтээлүүд гардаг, хэвлүүлдэг. Дааж тэр нь судалгааны материал хийгээд зардал маш их шаарддаг. Тийм учраас зардал нь санхүүжилтний учир дутагдaltaй байдаг. Тэгээд дандаа гадаадаас зээл тусламж хандив гуйжл тэрний үндсэн дээр судалгааны материал явж байгаа болохоос яг төрөөс анхаарад санхүүжилт нь бага болгогдож байгаа. За эрхэм хүндэт 107 радиог сонсож байгаа эрхэм хүндэт сонсогчдоо та бүхэнд номын хавчуурга нэвтрүүлэг маань үргэлжлэн хурж байна. За өнөөдөр манай зочин хойморт Ойл Довгийн бизнесийн удирдлагын докторант Бадарчин Отхүү хэмээх судлаач эрдэмтэн оролцож байна. Бид бүхэн өнөөдөр нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэсэн энэ сайхан одоо судалгаа шинжилгээний бүтээлийн талаар за мөн нүүдэлчин монголчуудын эртний хотуудын тухай он цагийн дарааллаар бас та бүхэнд мэдээллийг хүргэх юм. Ер нь одоо бидний дээд үеийнхэн бол ярьдаг шүү дээ. Номыг бүр ингээд гэр бүлийнх нь одоо унтцсан байж байхад те орныхоо доогуур ороод гарч идэн тусгаж агаад ингэж уншдаг байлаа гэдэг ч юм уу тийм яриануд байдаг л да. Тэгэхээр та ер нь хэр их номын хорхоотоо тийм хөөхд бай унших сонирхолтой. Тэгээ би одоо нэгдүгээр ангид байхдаа чийж чигчл аяг алддаг гэсэн. Тэгэл яг ээж ном их унш. Миний хөө ном унших юм бол одоо зөв бичгийн дүрмийн алдаа гарахгүй гэдэг. Тэгээ би түүнээс хойш ном уншсан. Одоо бол ер нь алдаа гарахгүй. Ихэвчлэн одоо уран зохиолын номнуудыг илүү их хардаг уу? Анхны одоо номонд дуртай болох номыг унших тэр алхмууд яаж бүрдчихсэн юм бэ? Тэ би энэ хүүхэд нас минь 3 дэх хороолд төрж өссөн. Хүүхэд нас өнгөрсөн. Тэгээ 22 даас сургууль сурдаг байхад биднийг тэр үед сургууль сурч байгаа дандаа сонгодог зохиолоод дэлхийн сонгодог зохиолоод их байдаг гэсэн. Би хөвчний Джек Лондны номыг л их уншдаг байсан. Тэгээд Толстой, Шолхов гэдэг энэ гой зохиолоод их уншнаа байсан. Тэгээ Монголын зохиолын одоо төлөөлөгч нар биш үү те? Тий, Монголын зохиолчд бол бас гайхалтай одоо маамын газар шороо, нацагд оржин шүлэг ер нь их л олон номуудыг уншдаг байсан. Тэгээ яг сүүлд одоо ингээд эрдэмтэн судалгааны одоо чиглэлээр уншаад бол одоо их хвчлэн одоо бол технологи хөгжчихсэн байл та. Тэр утгаараа ер нь цахимаар бас уншиж болдог шиг байна тий. Сайтуудыг л ашигладаг. Тийм төлбөртэй сайтуудыг ашиглаж дандаа гадны судалгааны материалуудыг харж байна. Тэгээ англи хэл дээр харахаар хэл их англи хэлний мэдлэгийн түвшийг сайжирдаг. Тэгэхээр бас үзэгчд маань, сонсогчд маань номын хавчуурга нэвтрүүлэг бас энэ эрдэмтэн судлаачийн бас номоо яаж уншдаг вэ? Номныхоо судалгааныхаа ажлыг яаж хийдэг вэ гэдэг товчхон бяцхан хавчуурга яриаг та бүхэнд хүргэлээ. За ингээд үргэлжлүүлээд та хүннүгөө үеэс эхлэлтэй нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэдэг одоо судалгааны шинжилгээний бас ийм зүйлүүд бас байна гэж ингэж ярьсан. Энийгээ жоохон лавшруулад цаашаа явбал. Тэгээ миний докторийн ажил бол өндөр өртөгтэй эрүүл мэндийн туссан жил төрийн зохицуулалт гэдэг сэдвээр би докторийн зэрэг хамгаалж байгаа. Энэ ямар ч учиртай гэвэл одоо манай Монголын эрүүл мэндийн салбар дэлхийн түвшинд очихын тулд 3 зүйлийг хиймээр байгаа. Протез, донорын асуудал, санхүүжилт. Энэ гурыг нь багцаар шийдэхин тулд манай эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бол энэ болохгүй байгаа. Төлөвлөсөн төлөвлөгөөд эдийн засгийн тогтолцоон дээр манай эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал явж байгаа. Энэ татварын тогтолцоог одоо бид тэр цоо шин дэлхийн түвшинд авчихын тулд шинжлэх ёстой. Яаж шинжилгээг санхүүжилтийг шийдэхин тулд бид энэ эртний хотуудаа босгож ирснээр эртний хотуудаа босгож ирээд тэнд аль жуулчлалыг хөгжүүлснээр гадны жуулчдын дэлхийг бол сонирхож ирнэ. Яг гоо манай энэ түүхүүд ингээд эртний хотуудаа босгохоор мэдээж урд хойд хөршүүд маань бол мэдээж эсэргүүцэн дэмжихгүй.
дэмжихгүй. Яагаад гэвэл одоо хятадын бэлэгдэл луу гэж байна. Луу бол одоо домгийн амтан. Одоо хүнээгүй луут хотон дээр лунчин буюу луут хотын бэлэгдэл луу. Тэгэхээр тэр лууг одоо бид одоо ингэ дэлхийд дахин сурчлахаар энэ бол бас маргаан дагуулах жишээ нэ. Тэгээд яг хятадууд санаатаагаар маш их Монголын түүхийг гуйлж эрдэмтэд нь асар их гуйлж явдагт нь би маш ихэнд харамсдаг. Тэгээд тэрэн дээр манай Монголын ард түмэн хүүхэд залуучууд маань түүх соёлоо сураач. Ер нь Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдал бол түүх соёлтой холбогдно. Бид түүхээ судалж мэдэхгүй бол бусдаар бид түүхээ бичүүлээд байна шүү дээ. Нэг юм үг байдаг шүү дээ. Ер нь түүхээ мэдэхгүй бол ойд төрсэн сармагчин луга айдлаа гэдэг ийм үг байдаг. Тэгэхээр их түүхийн үн цэнийг одоо ойлгуулах хүүхэд багчуудаа одоо магадгүй одоо нэг гэр бүл дотор байлаа гэхэд хүүхдүүдтэй бас түүхийнхаа үн цэнийг ойлгуулах наад захын одоо мэдлэгтэй түүнийг нь одоо шимтэн судлах тийм ээ тийшээ хөтлүүлэх боломжийг нь бас хүүхдүүдтэй бас олгох нь бас зүйтэй юм болоо тийм ээ эцэг эхчүүдээс л эхлэх байх л гэж ингэж бодож л да зөвхөн одоо багш бол мэдээ тодорхой хэмжээнд яг програмда заасан хичээлүүдээ ингээд ороод явах байх. Гэтэл Монгол хүн гэдэг бол нөгөө нэг соёлоо эргэж хардаг соёлоороо бас нөгөө өстой гоён гэдэг шиг тийм ээ соёлоороо одоо маргаашаа бас ирээдүйг харж чаддаг ийм л одоо түмэн байгаасаа гэдэг бас бодол надад бас явж ил байдаг юм л да. Тэгэхээр эртний хотууд гээд та бол сайн нэг тийм одоо өнөөдрийн нийгэмд бас тулгамдаад байгаа нэг том асуудлуудын нэг тодорхой нэг том шийдлийг сая ярьж ин л да тийм ээ. Ер нь бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ буюу одоо нийгмийн даатгалаас хамааралтай байгаа энэ зүйлүүдийг бол сүүлийн үед иргэд бол олон нийт цахим орчинд бол нэлээд одоо шүүмжилж ярьж байгаа. За эрдэмтэн судлаачид бол тодорхой хэмжээний гаргалгаа гаргаж ер нь нийгмийн даатгалын тогтолцоо гэдэг зүйл чинь бас ер нь тодорхой хэмжээнд буруу байгаа юм шүү. Ер нь нийгмийн даатгалаа арай өөр байдлаар төлөвлөл яасан бэ гэдэг санал санаачлагууд ч гэсэн гарч л байгаа. Та болохоор зэрэг одоо бит хоёрын энэ нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэдэг энэ номноос улбаалаад цаашдын одоо энэ ярианууд маань ер нь одоо энэ өнөөдөр одоо үүсэт байгаа. За тэгээд хүний бол хамгийн эрхэм баялаг эрүүл мэндтэй холбоотой асуудал хүртэл одоо ийм цогц ийм зүйлүүдийг ярих нэ гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ яриагаа эхлэхийн одоо үүтгэл нь бол нүүдэлчин монголчуудын эртний хотууд байна гэдэг энэ санааг бол таны хувьд бол дэвшүүлж байгаа тийм ээ. Тийм одоо миний бичсэн 4 ном бол одоо ингээд багшлаад ирэхээр сонсогчд уншигч үзэгчд хүмүүс маань ингээд үзээд ерөнхий ойлголт авна. Одоо миний эхний удаад бол эртний хотуудаа ярьж байгаа. Дараагийн нэвтрүүлгүүд нь бол одоо нүүдэлчин монголчуудын оршуулгын зан үйл, уул, Монгол гэрийн түүхийн давчаа гэдэг бидний түүхөө соёлоо дэлхийд дахин сурчилснараа хотуудаа босгоснороо бид дэлхийд одоо шийдэж чадахгүй асуудлууд байна ш. Дэлхийн нийт одоо ингээл хоорондоо таарч тохирохгүй дайн дулаантай энэ асуудлыг манай хүүхд эцүүдийн шийдэх гарц гаргалахыг байгаль ихтэйгээ яаж харьцах одоо байгаль энэ цаг агаар дулаарч байна. Цаг агаар экологийн тэнцвэр алдагдаж байгаа энэ өнөөгийн нийгэмд бол бид бол энэ байгаль ихээ яаж харьж хамгаалах магадгүй хүн төрөлхтний эцсийн аврал нь нүүдэлчин монголчуудын бидний энэ түүхийн өвд эцсийн үлдээсэн түүхийн сурвалж байж болно ш. Магадгүй би бол энд бол санал нийлдэг. Бид дэлхийн нийтэд шийдэж чадахгүй байгаа зүйлийг манай өвд эц хэдэн мянган жилийн өмнө шийдээд гарц гаргалааг нь гаргаад ирчихсэн байна. Бид одоо тэрийг цаашаа илүү сурчилж, илүү цаашаа судалж, илүү цаашаа хөгжүүлж явмаар байгаа. Тэгэхгүй бол бидний түүх өвс соёл одоо мартагдаж байна. Энэ дэлхийн нийт ч одоо энэ даяарслын нийгэмд Монголын түүхийг санаатай санамсаргүй гуйлж байна. Тэгээ тэнүүгээрээ бокс офс ч юм уу энэ Холливуудад кино хийгээ тэнүүгээрээ хүүхэд залуучуудын сэтгүүг тархийг угаач. Тэгэхээр бид бол энэ түүхээ Монгол хүн оршин тогтны Монгол хүн байл гэж үйл бид түүх өвс соёлоо яг тэр чигээр нь цааш нь өвлөж сурчлаад магадгүй зарим нэг зүйлийг нөө сайжруулах шаардлагатай. Тэрийг сайжруулад явах хэрэгтэй л гэж би дотроо боддог. Тэрж бодсны үндсэн дээр ингэж түүхийн судалгааг өөрийн зардлаар өөрөө бичиж цаг хугацаа өөрийнхөө амьдралын нэгэн хэсгийг зарцуулж одоо миний татаа цаашлаа ч гэсэн судалгааны ажлыг хийгээл хэрэгжүүлээл явна. Цааш энэ Монгол улсын хөгжил бол уул уурхай биш юм аа. Монгол улсын хөгжил бол энэ бидний энэ оюун тархинд байгаа бидний эцэг үүдээс өвлөгдөж ирсэн өв соёл юм аа л гэдэг л зүйлийг л би ярьж явж байгаа энэ хүмүүст. Ер нь зөвхөн одоо түүх соёлын хувьд ч биш. За их томоор одоо бодоод үзэхэд төрийн
одоо төвшөнд ингээл аваад үзэхэд одоо ямар нэгэн төр ус байлаа гэж бодоход төрийн залгамж халаа гэдэг нэг юм зүйл байдгаа гэдэг шиг. Тиймээ тэгэхээр одоо өнөөдөр бид нөр дэлхийн одоо олон одоо том эрдэмтдийн бүтээл материалуудыг бас судалж түүнийгээ бас одоо энэ ажил амьдрал дээр хэрэгжүүлж практик дээр хэрэгжүүлж ингэж л явж байгаа. Гэтэл Монгол улс өөрсдөө манлайлагчгүй ард түмэн юм уу? Монгол улс өөрсдөө төрийн залгамж халаа гэдэг юм төрийн залгамж халаа гэдэг юм аль төвшөндөө явж байгаа юм бэ? Манлайлал гэдэг зүйл нь одоо яаж тэрийг одоо их сайхан манлайллуудаа яаж өнөөдөр бас тэрийг нь хөгжүүлж өвлөж авч ингэж явах хэрэгтэй юм бэ гэдэг энэ асуудлууд бас яг л түүхтэйгээ ижилхэн жоохон хоцрогдоод байгаа юм шиг санагддаг л да зарим нэг тохиолдолд. Тий, ер нь яг цаг хугацааны ихээр мандам мадрал л да. Монголын түүх бол ер нь угаасаа дэлхийн дахнаар л Монголын түүхийг шагшин багтаж байна. Саяхан хүртэл Ромын Павлам яриад монголчуудад та нар ямар агуу түүхтэй юм бэ гэж шагшин багтаад явж ер нь дэлхийн айлч улс орны төрийн удирдагч нар Монголд ирээд Монголын түүхээр шагшин багт. Тэр бүхэл Америкийн цагаан ордонд хүртэл одоо эргэн үеийн ерөнхийлөгч нар манай Монголын нуус тавьж уншаал тэндээс үлгэрч яваал явдаг ш. Тэгэхээр Монголын үлдээсийн өв түүх үсэлээ би чааш нь хөгжинд дэлгэрүүлж сурчлах хэрэгтэй. Хиний гол үндэс нь бол одоо эртний хотууд байгаа. Бид энэ эртний хотуудаа босгосноор монголчууд чинь суурин иргэншлийг монголчууд энэ бүтээчихсэн юм шүү. Бид одоо Европыг ингээл шүтэл дахин шүтэл энэ хот суурин гэдэг чинь Европоос гаралтай юм аа гэж яриад байдаг үгүй шүү дээ. Бид ч одоо 2240 жилийн өмнө хүннэг өрөн хотыг байгуулсан. Тэрнээс өмнө гэх юм бол одоо хөлсгийн үед хүмүүсийн суурин бий болгосон л шүү. Тэгэхээр хот гэдэг чинь давхар монголчуудын нүүдэлчин хотууд бол давхар юм одоо шийтсэн шүү. Нуур байсан байна. Тэнд дундны усаа шийтсэн байна. За тэгэл гар уурлал тэр зэр зэвсгээ хийх тэгэл мал аж ахуй газар тариалал бүхэл юмыг л тэр бүхэл сургууль хүртэл тийм байсан шүү. Тэгэл тэр сургууль тэр юмуд байгаад хөгжүүлж байсан биш. Бидний өвгд эз тийм ухаантай ард түмэн байсан. Тэгэхээр одоо бид тэр эртний хотуудаа босоод тэнд амьдрэх гэж байгаа юм шиг. Эртний хотуудаа босоод яг тэр эртний загвар нь босоод тэнцэнэ ингээд одоо загвар маягийн босгоч хэрэгтэй. Тэгээд тэнцэнэ гадны жуулч ирж үздэг, сонирхдаг. Монголчууд гэсэн тэр түүхээрээ бахархдаг. Гайхалтай шүү дээ. Бидний одоо тэр Хүнээгийн хотыг ингээл одоо Луут хотыг босгочод гайхалтай. За тэгээд тэрнээс хойш гэх юм бол одоо Хар хоромыг үзэж чинь, Аврах хотыг үзэж чинь. За тэгэл одоо тэрнээс урагшаа гэх юм бол одоо Нэрүүн Хүчрэг Овг аймаг байсан тухайн үед байсан тэр хотуудыг бүгдийг ингээл босгоч юм бол бүр гайхалтай. Бид ч гэсэн өөрсдөө ч үзмэр шүү дээ. Амралтын өдөр өөр хүүхэд гэр бүлээ дагуулад салхинд гарангаа түүх солио үзээд тэгээд тэр өмнө говьд бол тэр өмнө говьд Хэрмэн цаавын танд үлэг хөргөлийн музейг барьж хэрэгтэй. Заавалч Улаанбаатар хотод үлэг хөргөл музей барих шаардлагагүй шүү дээ. Яг тэр орчныг бүдүүлээд хүн яг тэр 90 галын үеийн тэр өмнө говьдоо барьчих юм бол сонирхолтой шүү дээ. Гадны жуулч бид нар ч гэсэн очиод үзэхэд гоё шүү дээ. Яг тэр орчныг бүдүүлээ хиймэл нуруу бүсгэл тэр баримтлын босгол тэр манайд ч одоо үлэг хөргөлийн өндөг хүртэл олцсон байна. Үлэг хөргөл гэдэг чинь динозавр гэдэг чинь өндөгнөөс гаралтай юм гэдэг шинжлэх ухааны палеонтолог батлал гаргацсан л шүү. Тэгэхээр тэр бүх олдрууд нь Монгол байна. Тэгэхээр бид энэ олдруудаа ингээ хий дэмий хар тархаасаа илүү сурчлах хэрэгтэй. Тэрийг бид бүтээн байгуулалт хийж тэр байшин байрлаа тэр хотуудын босгоод тэр үлэг хөрөл 90 гэдэг цэцэрлэг төрлийн босгочлоо тэнцэнэ модоо тариад яг тэр орчны бүр хэдэн сая жилийн өмнө ямар байсан орчин бүрдүүлээ тавих юм бол бид үр хүүхдэд дагуулаад гадны жуулч гэсэн тэнд ирээд үзээд бид түүх Монгол хүн гэдэг ямар агуу юм бэ ямар түүх бүтээсэн юм бэ дэлхийн ертөнцид ер нь ямар агуу үндэстэн бэ гэдгийг бид харуулах хэрэгтэй. Тэгээ яг би миний бодол бол ярихаасаа илүүгээр хийж бүтээ гэсэн үндсэн дээр би номуудаа ингээд авч бичсэн. Тэгээд уншигч түмэнд ингээд хүргэж байгаа. За эрхэм сонсогчдоо та бүхэн бид бүхэн хамтдаа бизнес удирдлагын докторант Үйл Дөвгийн Бадарчин Отхүг нэвтрүүлэгтээ урьж оролцуулан нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэсэн энэ одоо номын судалгааны ажлын энэ бүтээлийг одоо та бүхэндээ бас шууд дамжуулан хүргэж байна. За ер нь яг хоо бид бүхэн сая ерөнхий сайдын нэг алсын хараа 2050 гэдэг том хөтөлбөр одоо яригдж за тэр бодлогын бичиг баримт боловсруулагдж дууслаа л да. Тэгээд энэ дотор бол мэдээж одоо жуулчдыг татах, Монгол эх орондоо аялуулах тэгээд тэр чинь бас нэг тийм тодорхой тоотой тэдэн мянган жуулч одоо жилд хүлээж авнаа гэдэг. Ийм нөхцлүүд ярьж байна л да. Тэгэхээр өнөөдөр одоо бид нэр гадаадын жуулчдын баг гол ирээ сонирхоод байгаа зүйл нь одоо сая 100 болвол бас
Солонгос улсаас гэдэг ч юм уу их олон улсаас бас жуулчид ирж за Монгол орноо бас дэлхийд сурчлах блог гэдэг ч юм уу тийм ээ олон зүйлүүдийг бас хийж байгаа нь бол анзаарчихл байна л та. Гэхдээ тэднэр болохоор зэрэг одоо та битүүрийн ярьж байгаа монголчуудын одоо эртний хотуудын тойрны ийм газар байдгийн байна. Ингэж явж исэн байна гэдэг тийм мэдээлэл гэхээсээ илүүтэйгээр Монголын зүгээр цэлгэр уужим талнууд өнөөдөр байгаа зүйлийг хараад ингээл буцаж байгаа. Ийм одоо тэрнгээр бахархаж байгаа тий. Энэ шөнө нь од нь ямар ойрхон харагддаг юм. Өдөр нь одоо яасан сайхан цэлгэр болдгийн тийм ээ. Ямар гоё цэв цэнхэр тэнгэртэй юм гэдэг шиг одоо зөвхөн байгалийн одоо энэ үзэгдлүүдийг хараад түнд бас сэтгэлний хөдлөөд ингээ буцаж явах жишээ нэ. Гэтэл нүүдэлчин монголчуудын эртний хотууд гээд одоо энэ туйрыг энэ суурийг эргэж харж одоо энэ дээр нь одоо жишээлбэл тийм том хот байх шаардлагагүй гэдэг та бас саналуудаа хэлж гин тийм ээ. Ерөнхийдөө бас ингээд очиж үзэж хардаг ийм хотуудыг бас бий болгол ер нь ямар байдгийм бэ гэдэг ийм одоо зүйлүүд саналуудыг бас дэвшүүлж байна. Тэгэхээр нүүдэлчин монголчуудын одоо эртний хотууд ямар аймгийн газар нутгуудаар илүү их одоо суурин гэдэг ч юм уу туйр нь одоо үлдэж хадгалагдсан байдгийн бол за одоо тухайлбал одоо хүннүүгийн үе гээл нэрууны үе гээл ингээл ярьж байна. Энэ одоо хотуудын туйрыг нь хаана аль аймагт одоогийн одоо аль аймагт аль сумын нутаг дэвсгэрт яаж хадгалагдаж яаж одоо үлдсэн байдаг талаар та мэдээлэл хүргэж болох уу? Тэг. Нүүдэлчин Монгол ер нь нүүдэлчд бол нүүдэлж арт хүн бол ер нь төв дэлхийгээр нэг тархан суурьсан байна. Монголчууд ч гэсэн тухайн үед нүүдэлэл явдаг байсан. Одоо хамгийн их одоо гол олдоргол одоо орхны хөндий Аранга аймагт одоо хүнүүгийн Луутхат одоогийн байдлаар олдсон нь Луутхатын тойр нь бол Архан аймагт байгаа шүү дээ. Тэгэхээр одоо туулгалын хөндийг хөрч байна. Хүнүүгийн борш бохон хэрэгсүүрүүд бол одоо 21 аймаг 330 сумаар л байна. Яг хамгийн том төлөөлөл нь бол одоо Архан аймагт сүүлийн үед олдоод байгаа хүнүүгийн Луутхат байна. Одоо Хинтээ аймагт бол одоо Аврах хот. Аврах гэдэг чинь өөрөө агуулх гэсэн утгатай үг шүү дээ. Пиренлигийн тэр тайлбар дээр бүтээгдсэн тайлбараар тийм ээ. Сүүлд яг Монгол улс ерөнхийлөгч хөрсөх маань бол хар хурамыг босгох шийдвэр гаргасан тийм ээ. Гаргалаа. Энэ бол бас таатай сайхан мэдээ. Тэгэд одоо тэр ингээд энэ бол зөвхөн эхлэлээ цаашдаа бид одоо энэ олон хотуудаа ингээд босгох хэрэгтэй. Улаанбаатар Монгол улсын нутаг дэвсгэр дээр бол 1000 гаруй шашны болон төрийн орд хотын тойрог байна. Тэдээс бол бид гол гэсэн нэг хотуудыг бид босгож яг явандаа тэгээд уусаар хөгжөөд эдийн засгийн доктортой болоод хөгжөөд ирэх юм бол дараагийн хотод босгож байна. Юуны урдаар бид бол хүнүүгийн Луутхатаа босгох хэрэгтэй байна. Аврахтаа босгох хэрэгтэй байна. Одоо тэр дорн таймыг алтан биш тансаг бүлэгт байгаа одоо тэр төргийн хөрөл зэвсгийн үеийн тэр хүмүүсийн эртний тэр хотуудыг босгох хэрэгтэй байна. Дэлхийн чинь зөндөө л хотууд байна. Тэрийг одоо ингээд ээлж дараалаа ингээд он цагийн дараалаа гэдээ босгочвол гадны жуулчид бид нар ч гэсэн өөрсдөө тэр түүхээрээ бахархаад тэгээ Монголын хотууд бол зөвхөн Монголд байгаагүй бид дэлхийг байлдан дагуул дэлхийг захирч байсан ард түмэн шүү дээ. Энэ эртний хотууд бол тэгэхээр дэлхийн шийдвэр төвших гаргаж ирсэн соёлын цөмөр монголчууд байсан учраас тэр тухайн үеийн соёл эгэншлийг монголчууд тодорхойлж ирсэн шүү дээ. Шинжлэх ухаан болон тэр соёл эгэншил тэр засаг тэр хууль цаазыг монголчууд тогтоож гаргадаг гэсэн. Тэрүүгээр дэлхийн нийтээрээ тэр хууль цааз соёл боловсролыг дагам өрддөг байсан биш. Эрхэм үзэгчид, сонсогчид та бүхэн 107 радио болон орон нутгийн телевиз эфиртэй хамтдаа байна. Хамтдаа байгаа эрхэм үзэгч, сонсогчид та бүхэндээ баярлалаа. За манай өнөөдрийн зочин болвол бизнес удирдлагын докторант Үйл Дувгийн Бадарчин Отхүү гэсэн эрхэмтэй бас ярилцаж байна. Бидний одоо яриа бол нүүдэлчин монголчуудын эртний хотуудын тухай та бүхэнд бас мэдээллүүдийг хүргэж байгаа. Ер нь бол шинжлэх ухааны судалгаа гэдэг тухайн одоо судалгааг хийж байгаа хүндээ одоо их олон зүйлийг бодогдуулсан, зарим үед омгшмоор, зарим үед бахархмаар, зарим үед одоо яагаад бид нэр энийг ингэж хийдгүү юм бэ гэж бодмоор ч юм шиг тийм сэтгэлдүүд төрдөг баг. Ялангуяа одоо та бол одоо бүх хотуудын туйруудаар мэдээж энэ бүтээлээ туйрахын тулд очиж үзсэн байж таараа харсан байгаа. Ингээд яг ингээд судалгаа шинжилгээний ажлаар явж явах тэр нь хувь судлаач зүгээр хувь хүний хувьд нь ямар бодол төрдөг юм бэ? Ингээд очиж үзээд хараад таньж мэдээд тэгээ дээрэс нь ийм судалгааны ажлуудаа уншиж ингээд
танилцсан байдаг. Энд бас нэг омогшиж бахархмаар сайхан бодлоод бас төрн үстэй. Төрн. Одоо Монгол хүн бас төрснөөрөө бахархдаг. Ер нь яг хуу нэг эмзэглэмэр зүйл бол манай Монголд энэ соёлыг дахин сэргээх тийм лаборатори манад, судалгааны лаборатори манад алга. Тэр дахин сэргээх шинжээчд болон тэр ажилтнууд нь манад ер нь байхгүй. Сүүлийн яваад шинжилгээ ухааны технологийн сургууль дээр анги нээж нэгээд би сонссон. Энэ жилээс ихсээ эсэлт авч ийн гэж. Тэг яг соёл урлагийн сургууль дээр тэр оюун чинь оюуны бит болон бит бос гэж өөр явдаг шүү дээ. Тийм. Одоо бит төв нь болохоор одоо эртний хотод байгаа одоо хүннүгэн хэрэгсүүр. Тэднийг ингээд судлахаар газрыг хурсан дор хийж 10-20 метрийн гүнд байгаа шүү дээ. Тэрийг одоо гаргаж ирнэ гэдэг бол манай тийм тоног төхөөрөмж манад байгаа юу? За тэрийг ингээд хадгалах одоо лаборатори байгаа юу? За одоо чинь одоо ингээд хүннүгэн хэрэгсүүр хотуудыг босгож ирлээгээд одоо босод улс орнууд бол бүр ингээд байшин ингээд барьчиж штэ том павильон бариад тэрийг ингээд хамгаалтанд аваад ямар ч агаар салхины оруулахгүйгээр тэнцэнэгээ судалгааны ажил ингээд өргөдүүлэхгүйгээр хийж чад. Манад тэр хэмжээний павильон босгож гин үү? Байхгүй шүү дээ. Яг эрдэмтэн өөрсдөө л гараараа өөрсдөө нөгөө хурж чадтайгаа орол ухаж судалгааны ажил хийж байгаа болохоос ш. Яг тэр сүүлийн үеийн технологи манад бол тоног төхөөрөмж манад бол ер нь байхгүй. Тэгэл судалгааны материал дандаа гадагшаа гаргаж судалдаг. Уул нэг дотооддоо бид судлах хэрэгтэй. Дотооддоо энэ оюутан залуустай тэр судалгааны ажлаа хийсэн оюутан залуучууд маань илүү хөгжинэ. Тэгэхээр энэ ер нь дэлхийн улс орны хөгжлийн гарц бол ерөөсөө шинжлэх ухаан хүний хөгжил хоёр тал тогтдог шүү дээ. Одоо жишээлбэл Улаанбаатар их сургуулийн эрдэмтэд одоо миний санаж байгаагаар одоо Аранга аймгийн нутаг дэвсгэр төрш хотыг одоо хамгийн сүүлд нэлээд олон жилийн судалгааны ажил баха энэ. Тий. Хүч хөдөлмөр гаргаж хийж илрүүлж одоо энийг нотолсон ийм тохиолдол байгаа тийм ээ. Тийм гайхалтай. Манай энэ эрдэмтэд бол хийж лэн, судалж лэн. Даач эдрийг маань дэмжих санхүүжилт, хөрөнгө санхүүжилт манад үнэхээр дутагдaltaй байна. Тэгээд яг манай эрдэмтэд маань хэн бор зүрхээр их орноо гэсэн үндсэн дээр тэгээ түүхээ судалж гарч ирж байгаа. Одоо энэ дээр одоо бид эрдэмтдтэй бол одоо санхүүгийн хувьд бол үнэхээр одоо шийдэх хэрэгтэй байна. Одоо тэгэл ярил зөндөл асуудал байна. Энэ одоо ингээд судалгааны ажил хийж байгаа. Тэгэхээр ер нь шинжлэх ухааны судалгаа бол одоо бид нар бол уламжлалт судалгааны аргыг илүү төлхөө ярьж байна. Тэр нь ч одоо бас хамгийн сонгодог одоо шинжлэх ухаанд зөвшөөрөх зарга байхыг үгүйсэхгүй л дээ. Биеэр очиж үздэг, хардаг, тэмдэглэдэг тийм ээ. Ухаж үздэг гэдэг ч юм одоо яадаг ч юм ямар нэгэн тодорхой хэмжээний дээж авдаг гэдэг. Одоо сүүлийн үед бол бас шинжлэх ухаан бас арай өөр энэ судалгааны ажлыг бас харж эхэлж байна гэдэг ийм зүйл таны энэ нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэсэн энэ хүү бүтээл дээр бас байсан л да. Энэ нь бол одоо хиймэл дагуулын төвшөнд харж судалж бас болж байна гэдэг тийм ээ. Тэгэхээр манай энэ Монгол улсын хувьд одоо жишээлбэл явж судлах судалгааны ажил бол ийм төвшөнд явсан байна гэдгийг таны яриан дээрээс бол ерөнхийдөө ойлгочихлоо. Ер нь одоо энэ дэлхийн одоо энэ хөгжилчийг хандлагатайгаа хөл нийлүүлж явж байгаа энэ нөхцөл боломжууд нь ер нь хэр одоо нээлттэй байна. Манад тэрийг ашиглах боломжууд нь хэр байна. Туршиж үзэж байгаа ийм тохиолдлууд ер нь байдаг юм болов уу? Бага Монгол Улсын сургуулиас одоо эрдэмтэд судлаачид маань одоо мазаалаг хиймэл дагуул яг судлааны ажил хийж байна. Гэхдээ бас энэ учир дутагдaltaй. Бусад улс орнууд бол одоо шинжлэх ухаан ч юм бол одоо хөгжөөд бүр ер нь явчлаа шүү дээ. Монгол улс бол одоо нэг шинжлэх ухаан бол ер нь хөгжих бас үдий байна. Одоо энийг хөгжүүлэхийн тулд энэ яаралтай маш богино хугацаанд бид одоо энэ судалгааны материалуудыг хийж санхүүжилтийн одоо бид шийдэх хэрэгтэй. Манай эрдэмтэд бол үнэхээр гайхалтай шүү дээ. Дэлхийн түвшинд төрчихсөн судалгааны материалуудаа гаргацсан байна. Дааш тэр нь одоо тэгэл номын санд юм уу нэг эрдэмтний төмөршгөнд юм шүүгэн тоосон дарагдал байж. Тэр нь одоо эдийн засгийн эрхлэлтэнд ордгоо. Уулын төр зэг нь эрдэмтдийн судалгааны ажлыг одоо эдийн засгийн эрхлэлтэнд оруулж судалгааны ажил дээр санхүүжилтийн өтөр дүрхэн шийдэх байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй тэгэл ерөөс ингээл удна. Тэгсээр байтал одоо ингээл манай Монголын бүх болдрууд ч одоо хятад руу гараад дуслаа шүү дээ. Тэгээ хүннүгийн хэрэгсрүүч одоо тэгэл ер нь Монгол дээр нь их хувьд нь байна уу да. Энд тэгэл ихэвчлэн тэгэл гадагшаа судалгааны ажлаар аваа явчихдаг. Тэгээ тэр нь яг их хувь нь орж ирж байна уу. Тэ?
Яс учраас дутагдaltaй. Тэгэхээр одоо манай их сурвалжууд ч одоо гадагшаа гараад дууслаа. Манай дотооддоо санхүүжилт авахгүйс эрдэмтдэн дандаа гадаадын тусалцаа гэж. Тэгээ гадаадын санхүүжилт орж иж байгаа усууд ч өөрсдөө мөнгө төлцөөсөж тэд нар чинь их сурвалж өөрсдөө авахыг л бодно шүү дээ. Судалгааны материалыг тэн дээр суурилж тэд нар судалж байна. Тэгээ тэрийг Монгол эрдэмтдийн их орондоо байлгаа судлах ихээр тэд нар өөрсдөө санхүүжилтаа хийчихсэн. Өөрсдөө мөнгө нь олгоцсон учраас тэгэл нөгөө эрдэмтд маань тэднийхээ аясаар л одоо явж шít. Өнөөдрийн асуудал бол юм л. Энэ бол одоо үнэн асуудал. Нөгөө талдаа бас ингэж хараад үзэхээр яг уул уурхаа Монгол улсад хөгжиж гин гэж ярьдаг улс төрчидийн тухай бас ярьдаг. Ер нь уул уурхаагаас эдийн засаг маань одоо шууд хамааралтай боллоо гэдгийг бол дарга сайд нар бол олон удаа бас ам нээж ахыг сонслоо л. За үнэхээр одоо ингээд уул уурхаа гэдэг ч юм уу ийм юм одоо хөгжөөд ингээд эхлэхээр мэдээж ямар нэгэн одоо баялагийг нь авахын тулд мэдээж ухдаг, өрөмддөг, түүнийг одоо балладаг, сохолдог ийм асуудлууд бас байдаг. Нөгөө талд нь сөрөг тал нь. Тэгээд одоо ер нь яг ийм үн цэнтэй газруудын судалгаа гэдэг зүйлүүд бол урьдчилан одоо хийгддэг байх тийм ээ. Магадгүй одоо их үн цэнтэй газарт одоо алт мөнгө байгаа юм байна гэд уул уурхаан компани орж барих ийм тохиолдлууд бол харьцангуй бага байдаг байлгүй дээ одоо зүгээр иргэн хүний хувьд л сонирхож байгаа юм шүү дээ. Тийм. Өртөх тохиолдлууд бол мэрсэр байдаг ч болов уу гэж бас зүгээр иргэн хүний үед бас хардчихл байгаа юм л да миний үед болох. Байна. Тэгэл нөгөө хилам болоод одоо ноён уулыг сүүлийн жишээгч одоо ноён уулыг ухана гэлээ. Одоо тэр ч одоо хүнийгүй 200 гаруй хэрэгсүүр бош бохон байна. За одоо тэгэл олон хэрэгсүүрүүдтэй газруудыг лиценз хэлбэрээр олгоцсон байна шүү дээ. Тэр түүхийн үнэт олдорууд бол одоо ер нь би бол зүгээр миний энэ зүгээр хувь хүний бодол шүү. Миний бодлоор л ер нь уул уурхаа бол Монгол улсын хөгжлийн гарц биш ээ. Монгол улсын хөгжлийн гарц бол одоо бидний түүх, өвс соёл юм а. Тэр зам эртний хотууд яг дараагийн нэвтрүүлгээр ярина. Жааш та одоо уулын тухай ярина. Ууланд одоо манай Монголын бүх одоо тэр хадны сүг зураг эртний тэр олдурууд тэр ууландаа байна. За одоо тэр оршуулгын зан үйл гэж цаашаа сонирхолтой юм ярих баха. Тэр Монгол гэрийн түүх мөг гэдэг одоо гэрийн түүхийн төвчөөгээд цаашаа илүү дэлгэрүүлээд ярих бах. За өнөөдрийн хувьд бол ингээ ярихад бол миний хувьд бол одоо уул уурхай биш юм аа монголчуудаа тийм Монгол улсын хөгжлийн гарц бол шинжлэх ухаан, тэрцмаа, түүх, хүний хөгжил гурав дээр л хөгж байна. Ер нь улс орны хөгжлийн гарц бол хүний хөгжил гэдэг. Шинжлэх ухаан. Ер нь академик хэл нэг л байдаг шүү дээ. Бүх одоо шинжлэх ухааны хэл нэг. Судалгааны материалууд чинь нэг. Яг хэл нь бол нэг, хаагаас салбар чиглэл нь бол өөр л байдаг. Тэгээс хэл бол нэг. Тэгэхээр шинжлэх ухаан нэг учраас бид бол ер нь шинжлэх ухааны цаашдаа хөгжүүлээд яваасаа л гэж би боддог. Хөгжүүлэхийн тулд одоо санхүүжилтийн одоо маш өдөр түргэн шийдэх хэрэгтэй. Бид ингээд хугацаа алдаад байна шүү дээ. Ингээд магадгүй миний яриад эртний хотод 20-30 жилийн дараач баригдаж магадгүй энэ маягаар бол уулан болдог бол одоо ингээд тэг ирэх хавраас юм уу одоо болдог энэ намраас одоо ингээд санхүүжилтийн шил эртний хотод босгочл даа 2-3 жилийн дараа ингээд бид босгочих шүү дээ. Одоо чинь технологи хөгжсөн виртуал хиймэл оюухан хөгжсөн нийгэмд бид яг тэр эртний маягаар нь хотуудаа босгочих юм бол босгохдоо тэр доторх тэр загвар хийх загвар Монгол инженер Монгол дархан хүн хийх хэрэгтэй. Яг одоо энэ бас төрийн алтай эцэг бодлого гэж юм байна шүү дээ. Яг тэрийг бол Монгол эрдэмтэд маань хийгээд санхүүжилтийн гаднаас гаргаж санхүүжилтийн гаднаас болчих. Нэг удаа их хэмжээний зарлахад тэр хот чинь ингээд босгоцсон байхад хэдэн мянган жил тэр хөрсөн тэр байж л шүү дээ. Байгалийн гамшиг юм ямар нэгэн болоод сүрчтүүл юм бол тэр газар хөрсөн дээр байгаа тэр эртний хотод ингээд эдийн үеэрээ бид тэрийг судална. Гадны жуулчд өгөн үзүүлж харуулсан орлохоороо бид ингээд амьдралаа юм улс орно хөгжүүлээд бүрэн манай Монгол улсын жилийн төсөв 11 их найд шүү дээ. Их бага хэмжээний мөнгө. Их бага хэмжээний мөнгө гэж одоо тэгэл ингээд тал дэш нь хуваарлал ингээд үр дүнгүй байжсанаас доороо л яг үр дүнтэй одоо энэ том ажил. Тийм эртний одоо хотуудаа ингээд бас барьж аваад босгоод ирэх юм бол 4-5 жилийн дараа бид ингээд эртний хотуудаа босгочих юм бол хугацаа босгочих юм бол гадны жуулч биднийг сурчлага хийсээгөө дэлхийн нийтээрээ биднийг сонирхоод бүр ингээд гадны жуулч бүр ойчрлно. Тэр ингээд ар хангаа аймагт юм уу хар хором хинтэй аймагт эртний хотууд босчих юм бол орон нутгийн иргэдийн ажил амьдрал ахуй амьдрал нь гэсэн өөдөө гаргалж шүү дээ. Тэнд одоо мал аж ахуй эргэлж байгаа хүмүүсүүднээ сүү дарга босруулаад тэр жуулчтай өгчгөн. За одоо гар урлал хийдэг хүмүүсэд бол одоо юу гэдэг те гар урлалын бүтэд хэсгий ч юм уу гэдэг гар урлал хийдэг усууд нь бол тэрийг тэнцэнэ зарчин хамгийн гол нь тэр эртний хотуудын хажууд яг орчин үеийн 5 оцтой яг гэхдээ эко ямар ч станц барихгүйгээр яг тэр нар сар салхины сенсор эрчим хүчээ гаргаа. Тэгээд саарл усаа бид боловсруулаад унс нь ахуй хөргөцөндөө зарцуулаад яг ингээд эко маягаар бид ингээд хотууд бас бүрэн болгож. Тэгээд тэнцэнэ монголчуудын тийм үндсэн үйлдвэрлэлд дэмжсэн тэр жижиг
тийм танхим гараад өгч тэнд ихтэй үн төлбөрөө тэгээ гадны жуулчд орж ирсэн мөнгөөсөө бид одоо энэ маркетинг гэдэг юм бид хөгжүүлмээр байна. Монгол улс бол энэ маркетинг бол ерөөсө хөгжихгүй. Би бол одоо энэ чиглэлээр одоо доктор зэрэг хамгаалж байгаа хүний хувьд бол яг мэржлийн хүний хувьд те одоо энд ч одоо бараг 10 гаруй жил би ингээд судалж уншиж суралцж байгаа хүний хувьд бол энэ маш уучрал дутагдaltaй байдаг. Маркетинг манай Монголд хөгжөөг байна. Санхүүгийн соёл, хувь хүний соёл, аж ахуйн соёл, үйлчлэгээний соёл манад бол ястаа 0 яриач хэрэг. Тэгэхээр одоо тэрийг одоо бид босгох хэрэгтэй байна. Дэлхийн нийтэд бид Монгол ард түмэн гэж ийм агуу түүхтэй ард түмэн гэдэгт харуулах хэрэгтэй. За эрхэм үзэг сонсогчдоо 107 радио болон орон нутгийн телевизтэй хамтдаа эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр бизнесийн удирдлагын докторонт Үйлдвэгийн Бадарчин Отхуу та бүхэнд нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэсэн сэдвээр бас бид бүхэн хамтдаа ярилцаж байгаа. За ярилцлага маань цувралаар эрхэм үзэгч та бүхэндээ хүрнэ. За энэхүү ярилцлагууд маань 7 хоногийн даваал хаваг баасан гарагт за 107 радиогоор 13 цагаас 14 цагийн хооронд та бүхэнд бас шууд дамжуулагдсан хүрнэ гэдгийг дахин уламжлан хэлхийг бас хүсэж байна. Тэгэхээр би одоо миний нэг суурийн иргэншил гэдэг ч юм аа энэ хүн төрөлхтөн болох нийгэмшигний гол шалтгаан болвол ер нь тийм хөдөөгийн ажил амьдралтай холбоотой маань малчин хүн байлаа гэл ингээд эхлэн л дээ. Тэгээ ингээд харахад бол Монгол хүн болвол одоо нутаг өөд нүүх, нутаг уруу нүүх гэж ингэж ярьдаг л да. Бэлчээрийнхаа ашиг шимийг дээшлүүлэх. За мэдээж одоо жилийн 4 үлрэл одоо ээлжилж байгаа учраас нутаг буур буцаа сэлгэх гэдэг. Өнөөдөр ч гэсэн одоо ийм нүүдэл бол явж ил байдаг тийм ээ малчтын дунд. Ингээд нөгөө тухайн Монгол малчин маань нөгөө өрх гэрээ барихын тулд одоо малын идэж тижээлд ойрхон за одоо чон нохооныг дайраад байхааргүй амар амгалан за тэгээд одоо усан да ойрхон түлээндээ ойрхон ийм газар нутгийг одоо сонгож ингэж буур бууцаа бэлддэг зөвхөн одоо жижиг нэгж дээр ярьж байгаа юм шүү дээ. Гэтэл нүүдэлчин монголчуудын эртний хотуудыг одоо барихад мэдээж их олон талаас нь харж шийдэж бодож тунгааж тэгээд одоо хөгжлийн одоо дараагийн шатны төвшнийг за хүн амын одоо өсөлтийг гэдэг ч юм уу гэх мэт маш их олон зүйлийг одоо судлаж одоо барьдаг байсан байхаа. Магадгүй одоо Улаанбаатар хотыг тэгж ярьдаг шүү дээ. Ийм одоо хөгжилтэй, ийм одоо хүн амын төвлөрөл одоо үүснэ гэдгийг бол анханасаа одоо тооцоогүй барьсан учраас өнөөдрийн бидний одоо бухимдаад байгаа. Та ч гэсэн өнөөдөр тэгс сондгоо машины дугаарын хязгаарлалтанд өртөөл явж байгаа тий. Тэгэхээр энэ зүйлүүд бол одоо үүсэх боломжгүй тийм урт хугацааны төлөвлөгөө бол гаргаж чадаагүй байсан гэдэг. Жишээл тэгвэл хүннүгөө үед байгуулагч гэсэн тэр хотуудын төлөвлөгөө ер нь яаж гарч ирсэн юм бэ? Яаж шийдчихсэн юм бэ? Энэ асуудлыг мэдээж тодорхой хэмжээнд нэг юм цогц бодлого байсан л байх гэж ингэж харж байгаа. Ер нь бидний өвдөйц бол маш их тийм шинжлэх ухаанч хүмүүс байсан. Тэр нь ч олон юм дээр харагддаг, нотлогддог. Чи бидний хэл соёл байна. Одоо ахуй амьдрал байна. Дандаа шинжлэх ухаантай холбогдолтой. Гэр гэлдэг чинь гэр бол одоо шинжлэх ухааны холбогдолтой. За одоо хүнүүгийн хот бол одоо тэгэл луут хот бол тухайн үед маш их хүчрэг байсан. Худалдааны төв байсан, төв шинжлэх ухааны төв байсан. Тэр утгаараа бид одоо гэрээ одоо хүнүүгийн тэр хэрэгсүүрээс хотуудаас олдож байгаа шүү дээ. Тэр Греко-Ромын үед хэрэгжилжсэн, зөвхөн хаадуудад хэрэгжилжсэн тэр шаазаа хүртэл одоо манад олдол шүү дээ. Тэр одоо Перс, Хивс. Тэгэхээр монголчууд хэдэн мянган жилийн өмнө худалдаа аж ахуй эрхэлж явж ирсэн юм байна. Маш их тийм улс төрийн хувьд маш их тийм гэрээ хэлцэл хийдэг байсан байна гэдэг нь харагдчихж шүү дээ. Одоо энэ 2240 жил. Тэгэхэд одоо өнөөдрийн нийгэм ямар байгаа вэ те? Тэгэхэд 2240 жилийн өмнө юм дээрс шинжлэх ухаанчаар хандж байна. Одоо Монгол улс хөгжийгөл бид шинжлэх ухаанчаар ямар амьд хандах хэвээр гэж би боддог. Одоо аж ахуй нэгжүүлж гэсэн сөүлүүд ухамсарлаж ойлгож бүх юм шинжлэх ухаанд үйлдвэр бүтээгдэхүүнийг ингээл зүгээр нэг үйлдвэрлээд гаргахаас илүүтэйгээр хэрэглэгчтэйгээ туулж хэрэглэгчтэйгээ ойр байж үнийн судалгаа, зах зээлийн судалгаа яаж хэрхэн хийж шинжлэх ухаанчаар хандж. Энэ бол одоо маш их том одоо чинь 80-ад социализм үед бол нэг готлын мөрийг цамцыг хэдэн мянган үйлдвэрлэдэг байсан бол одоо үгүй болсон. Үйлдвэрийн зөрчсөн тийм байх. Яг нэг хүнтэн зориулаад яг тэр дахин давтагч хувцсыг одоо манай урбан жинс их үйлдвэрлэж байна. Гэхдээ сайн жишээнүүд манад байна.
Тэгэхээр тэр чинь шинжлэх ухаан жал хандж байгаа. Тэгэхээр би бол Монгол Улсын хөгжлийн гац бол хувь хүний хөгжил, шинжлэх ухаан, тэгээд үндэсний үйлдвэрлэл 3. Энэ 3 ингээд цогцоороо нийлжиж Монгол Улс хөгжин. Бид төрийн өмчийг бол би бол төрийн өмчийг бол шүтдэг хүн бол би биш. Хувийн өмчийг би шүтдэг байхгүй. Хувийн өмчлөл нь улс орны татвар хөгжүүлэн тэр хувийн хвшилт хамгийн энэ Монгол Улсын хамгийн шилдэг ажиллаж болсон хүчнүүд тэнд ажиллаж байна. Зөвхөн ойрын жишээ. Тэгэхээр бид бол одоо тэр зөв хувийн хвшлээ дэмжих хэрэгтэй. Одоо жишээлбэл ийм асуулт байж болно л доо. Жишээлбэл Ааха гэдэг нэвтрүүлэг тий. Хүний улсын нийслэл Луут хот одоо хаана байрлаж байсан бэ гэдэг. Ийм асуулт байлаа гэж бодъё л та тийм ээ. Тэгэхээр энийг одоо монголчуудын одоо энгийн одоо иргэд бидний хувьд одоо хэдэн хувь нь мэддэг болгодог. Нэг ийм асуулт байлаа гэж бодоход. Тэгэхээр бид нэр түүхээ эргэж харж байгаа болов уу? Энэ тухай сонирхож байгаа болов уу гэдэг нэг ийм одоо бас тийм таны мэдхэн хувьд ч гэсэн ингэж бодож үзчихлээ байна л да би. Тийм. Яг Монгол улс бол ухаан онцгойтой газар нутаг томтой ард түмэн бол бас гадны соёл Монголд их нэвтэрч байна. Монголын түүх хөв соёлыг бол одоо мартагнуулж, гуйлж байна. Санаатаагаар. Одоо энийг л одоо бид одоо талсан зогсоож Монгол улсын түүх бол одоо ойрын чаад үзэлдээ одоо нэг мулан гэл бид нар одоо нэг Google-ийг нь үзэж байгаа шүү дээ. Тий. Бокс офисын зах зээл дээр гараад одоо ингээл хятадууд. Тэгэхэд одоо тэр мулаан дээр гарчаад тэр мулааны гол төрчөд уул нь Сиам үндэстэн илэрхийлдэг. Аха. Сиам гэдэг ч одоо ямар үндэстэй. Аха. Монгол үндэстэн баг. Аха. Монгол хавг аймаг. Тэгэхэд одоо хятадууд тэр Сиам гэдэг ч одоо манайхан тэгэл нэг нүүдэлчин монголчууд тэгэхээр орк те зэрлгүүд ингээл кинон дээр харуулах жишээ нэ. Одоо ч одоо санаатай л одоо ингээл Монголын түүхийг гойлж. Энэ бол одоо маш санаатай зүйл. Тэгэхээр бид тэрний түүхээ хайлж хадгалж хамгаалж судал. Бид бол хийх юм чэжэд дэлгэхээс илүү юмны мөн чанарыг ойл. Шинжлэх ухаан ч гэсэн тийм шүү дээ. Шинжлэх ухаан гэдэг бол шинжлэх ухаан жирэнд ханд гэдэг чинь бол зөв ном уншаатай гэж юм шиг. Шинжлэх ухаан жирэнд ханд гэдэг чинь юмны яг тэр мөн чанарыг л таньж мэдчих. Мөн чанарыг таньж мэд. Хорон ертөнцийн болон шин байгаа энэ хорон ертөнцид болж бүхэл юмсыг одоо хор тавдарч гэсэн тийм шүү дээ. Хор тавдрыг эрдэмтэд тогтсож чадахгүйсаа сүүл үед 9 төвшин тогтоож. Тэр чинь мөн чанар нь ойлгох чад хор тавдар юунаас олж өсөж байгаа. Яавал энэ хор тавдрыг эдгийх үү? Яг тэнтэй адилхан хүн түүхийг судж мэдгэнд бол мөн чанарыг ойлгох. Тэр Монгол хүн гэж яг ямар хүн, ямар түүхэндээ ямар зан аршинтайс, ямар Монгол гэр бүлийн харьцаа, ямар эс үр хүүхдээ хэрхэн яаж өсгөн хүмүүжүүлдэг байсан. Тэр гэр бүлийн хүмүүжлэн улс их орн болон төр зөг хэрхэн яаж нөлөөлдөг байсан. Энэ бүгдийг Монгол хүний мөн чанарыг судалж ижил Монгол улс оршин тогтно. Тэрнээс хойш бид одоо ингээд сүүлийн үед ярьж шүү дээ. Одоо ингээд англи хэл сурна, Оксфорд, Кембрижийн сургууль гэдэг. Тэр сургуульд нь яг мэдээж би англи хэлийг битгий сур гэж сурах ёстой. Харин хамгийн сайн сурах ёстой тэр гадны хэл соёлыг маш сайн сурах. Сурахтаа Монгол хүний мөн чанарыг ямар авах ёстой тэр сургалтын хөтөлбөрөөр яг яаж оруулж гэж. Монгол хүний мөн чанар тэр ахуй амьдралтын тэр сургалтын хөтөлбөрт нь болж байгаа юм. Тэрийг л бид судалж байгаа сургалтын хөтөлбөрөөр гаргах ёстой гэж би дотор боддог. Одоо би зөвхөн нэг зүйлийг бас таныг ингэж ярихаар санаж ин л да. Бид нар одоо Солонгос улсад бол нэлээд бас хүн амын ажилчин алба хаах одоо энэ өстой хүмүүсийн бас ихэнх хувь тэнд амьдралын шаардлагаар ажиллаж амьдарч байна л да. Тэгээд тэр хоёр улсын Монгол улсын иргэн бүгд найрамдах Солонгос улсын иргэн хоёр ингээд нэг төвшөнд очиод ажил хийдэг. Үйлдвэрийн ажил. Тэгэхээр тэр хүмүүсийн нэг юм арга барил нь ажлах арга барил нь одоо ингээд өөр байдаг. Тэгээ хөдөлгөөний хувьд монголчууд нь одоо их байдаг ч юм уу. Одоо мундаг одоо шаргуу зүтгэлтэй байдаг ч юм уу. За тэгээ юмд хандж байгаа хандлага нь бол аливаа зүйлийг их тийм тодорхой хийх нөхцөл боломжуудыг хардаг ч юм уу. Одоо өнөөдрийн төвшөнд ингээ хараад үзэхээр энэ Монгол хүн гэдэг нэг тэр цаадах генетикийн итгэл үнэмшил бол бид нарт байна. Тэгээд одоо энэ зуны амралтаар гэхтэл би ингээд орон нутгаар яваад ирж ин л т. Тэгээ орон нутгаар яваад ирэхээр одоогоос нэг 3-4 жилийн өмнө одоо ялангуяа Алтай хязгаарын малчид бол нэг их одоо мотоцикл энэ төр бол орж ирээгүй байсан. Яг л одоо нөгөө хитрхи их одоо бартаа саадтай учраас морио ундаг, морио малаа одоо тижээж сургадаг ийм байсан. Гэтэл одоо ингээд сүүлийн үед очиж харсан чи бүр итгэхмээргүй тийм зүйлтэй очиж нүр дулж би энэ жил очиж харж байгаа байхгүй. За тэр нь бол яг амьдралын нөгөө нэг угаасаа шинжлэх ухаан
гэдэг нэгдүгээр утга нэг бодлын хоёр бодлын бол одоо техник технологийн хөгжил бол хүний ажлыг хөнгөвчлөх гол үндсэн үүрэгтэй тийм ээ. Гэтэл тэр хятад мотоцикл гэдэг зүйл бол одоо Монгол орныг бол одоо эхлээд говьд нэвтрлээ, хангаад нэвтрлээ, одоо алтаад нэвтэрчлээ. Тэгэд ингээд одоо морио ундаг Монгол хүн байхгүй болцсон. Юусе дандаа тэр шин цагийн одоо тэр хөгжлийг ингээд тэнд рүү ингэж яарч юм. Тэн рүү довтолж юм. Морио одоо бүр адуун дотор ингээд хүнд унуулад унлаг болгоод ингээд явхаар юм морь хүртэл одоо сургаж чадхаа болсон. Иймэрхүү нөхцөл байдал зүгээр соёлын хөвд ингэж анзаарэгдэж байгаа. Ийм нөхцлүүд байна л да. Тэгэхээр бид нэр соёл руугаа хитрхи их яарад өөрсдийнхөө үн цэнийн энэ зүйлүүдийг их хурдан хугацаанд мартаад байна уу да. Бүр мартах битгий хөлбөр ерөөсөө санахыг ч хүсэхгүй байна уу да гэдэг ийм бодол бас зарим үе төрдөг. Зүгээр судлаач хүний хувьд та юу гэж бодд юм бэ? Ер нь ямар ч юм хувьслын онол төр л явж шүү дээ. Хувьсан өөрсөгдөн. Тэгвэл юм гэдэг чинь үн цэнийн тухай ярьж байгаа юм тийм ээ. Монгол хүн гэдэг итгэл үнэмшлийн тухай. Ер нь Монгол хүний зүрхэнд чэйжин цуснд байдаг хоо. Монгол ахуй соёл хичнээн хөдөө орнуудад өсч төрөөгөө ч гэсэн хотод тэр зэсэн хүүхдүүд мал дээр очиад маш богино хугацаанд тэр урдан дадлуудыг эзэмшчихдэг маш богино хугацаанд сурчдаг. Энэ бол одоо Монгол хүний бас нэг тийм өв бас нэг сонин тийм одоо дэлхийд байдгүй тэр нэг одоо зан характер байна. Тэгэхээр одоо миний хэлээд байгаа юм юу гэвэл одоо Монгол хүний тэр төв хөв соёлыг бид судлаач. Монгол хүн юу нь ямар зан характертэй, ямар өв соёлтой, ямар шүү гэр бүлийн хүмүүжил олгоод тэрийг бид судлах хэрэгтэй. Тэгжээж бид цэцэрлэг бол ерөнхий боловсролын сургууль магадгүй ихтэй сургууль одоо тэрийг цаашаа илүү лавшаа шинжлэх ухаанчаар хандвал илүү үр дүнтэй аваад. Тэгвэл бид ингээл гадны соёлыг хулбарлаад тэр үр дүнд хүрэхгүй хаа. Жишээ нь одоо хятад бүхэл Монгол улсын ер нь түүх болон дэлхийн түүхтэй холбогддог шүү дээ. Дандаа л дэлхийн одоо энэ хөгжлийн дундад зууныг одоо манай Монголын хүнөөгөө хаттайлахаа ихсэн жишээ нь тий. Одоо ингээл Илхаадын үеийг бол одоо бид одоо ойрхон орнтыг одоо ингээл доголон төмөргөө эзэлж байгаа балт дагуулж ясан ингээл гэх мэт нэг түүх ингээ судлаад үзэх юм бол одоо ингээ дэлхийн 7 гайхамшигын 60 таалаар монголчууд бүтээчихсэн юм шүү. Тэр ийм агуу түүхтэй үндэстэн бид бол Монгол хүн гэдэг тэр миний бодлоор бол одоо Монгол хүний судлалын тийм актив байгуул мөн шиг санагдав. Яригдэл юм л яригдал хэдий тэгэл үр дүн баг. Уулын тэр хүн судлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Монгол хүн судлалыг хөгжүүлж иж Монгол улс оршин тогтно. Монгол хүн ер нь ямар зан характертай, ямар шоу эрэгтэй хүүхэд яавал эрдэм ном сайн сурах. Эмэгтэй хүүхэд яаж байвал гэрийн сайн эзэгтэй болох, эрэгтэй хүүхэд яаж зөв хүмүүжүүл гэрийн сайн эзэн болох вэ? Гэхдээ тэр ч одоо хүүхэд багаас нь эсвэл тэрийг одоо сурж, таньж мэдэхгүй бол бид ингээд гадны юмыг хулбарлаад тэрэн дээр хөрсөн дээр хөрөхгүй байна л та. Одоо бид нарт бол эртний Грекийн уран барилгууд гэдэг ч юм уу тий. Гэх мэтэр одоо уран барилгын архитектор гэд ингээд яваад өгчнө гэдэг шийдлүүд нь ингээд харагддаг тий. Одоо номон дээрч байдаг бид нар энийг бас ингээд судлаад ингээд явдаг. Гэтэл одоо хүннүүгийн үеэс эхлэлтэй за одоо мянгад одоо ийм хот суурин хүрээ хийд гэдэг ч юм уу тийм ээ. Ийм одоо түүхийн хувьд авч үзвэл тодорхой хэмжээний томоохон байр суурь эзлэгдэхээр ийм одоо туур ийм одоо бүтээлүүд бас бүтээгдэж байсан юм байна гэдэг энэ судалгаануудыг та бол тодорхой хэмжээнд одоо яг шинжлэх ухааны хүрээнд бол олж одоо таньж ингэж мэдсэн байна. Энийг ер нь яг ийм бодит зураг одоо бодит ийм зүйлүүд хэрэг олон байдаг юм бол одоо зураг төслийн хувьд ч юм уу ямар арга барилаар хичнээн хүн яаж баригдсан одоо пирамид гэхтэл яаж баригдсан энэ төр нь бас их тодорхойгүй байдаг гэдэг ч юм уу тэжнээ мянган боол ажиллаж исэн тухай гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүд үүдэн штэ. Тэгэхээр бид нэр хүрээ хотоо бий болгохын тулд ер нь ямар түүхээр яаж одоо энийг барьж бий болгох ийм төлөвлөгөө тусгагдж тухайн үедээ хийж хэрэгжүүлж исэн болгодог бас их сони асуудал байгаа юм л да. Тий одоо бид нар судлаад явж байна л да. Яг одоо яг эцсийн төгөлт бол одоо хүрээгүй байна. Одоо Монголын түүхч өөр ариун бид бол одоо зүгээр л нэг далайн ирэг дээр суугаад нэг хутгаж байгаа л шүү дээ. Нэг бага хэмжээний маш өчөөхөн багыг л бид нар одоо ингээл хөндлүүлж байгаа байхгүй. Тэгэхээр цаашдаа тэр Монголын түүх гэдэг ч юм бол одоо хэдэн мянган жил бид тэрийг судлана. Мэдээж судлаад тайлж чадахгүй ч гэж магадгүй. Гэтэ судалгаа хэрэгтэй бид судалж хаад
Монголын түүх гэдэг чи юм аа. Эртний хотод одоо ингэж босгож ирсэн юм байна гэдгийг бид одоо судалж, Монгол ахуй соёл гэдэг чи ийм байсан юм. Дэлхийд дахинд ингэж байлдан дагуулж ирсэн юм байна. Монгол өв соёл гэдэг чи ийм бахархам сайхан зүйл амжилт хийсэн юм байна гэдгийг бид дэлхийд дахинд сурчил таниулах хэрэгтэй. Тэрийг одоо бид яаралтай одоо эртний хотуудаа бүр ингээд он дараалалаар нь барих хэрэгтэй. Ингээд он дараалалаар ингээд хотуудаа ингээд босгоод тэнд Монгол инженер, Монгол дархан, Монгол урчууд тэнд ажиллах хэрэгтэй. Харин тэр санхүүжилт төр гаднаас шийдээд тэгэл явал болно. Бүрэн боломжтой гэж бодож байгаа. Эртний хотуудаа босгол. Одоо чинь оршуулгын зан үйл гэж оршуулгын одоо чинь Европын оршуулгын зан үйл нэг л юм л байгаа ш. Монголын оршуулгын зан үйл бол одоо чулуун цэвээс гэсүүлэл энэ цаг үе хүртэл одоо маш олон удаа хувьсаа өөрчлөгдсөн. Тэр үед чинь Мандан Бадарч байсан ч үе, урууданд орцсон ч үе би тэр явц урууд нь Мандан Бадарч явах үедээ тэр оршуулгын зан үйлний хэлбэртэй байгаад эзэн хаадын үед явж байгаад тэгэл урууданд ороодсон үеийнхтэй бас нэг өөр болоод за тэгэл одоо 16 зууны үеэс шашин нэвтэрч орцсноор юм болоод бөө мөргөлийн зан үйл одоо ямар гэдгийг те. За одоо шашин орцсноор ямар гэдгийг одоо ойрхон доорондоо бид одоо исламын ард түмнийг эзэл байдлын дагуулснараа бас исламын тэр шашны оршуулгын зангууд бидэрт нэвтэрсэн гэх мэт ингээл чулуун цэвээс гэсүүлэл маш олон удаа хувьсаа өөрчлөгдсөн. Ийм одоо оршуулгын зан үйлдэ улс орон ард түмэн дэлхий дээр нь баг байхгүй. Тэр эрхэм хүндэт сонсогчдоо, эрхэм хүндэт үзэгчдээ бид бүхэн хамтдаа нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэсэн сэдвээр Үйл Довгийн бизнес удирдлагын докторант Бадарчин Отхүү одоо эрдэмтэн судлаачтай ярилцаж та бүхэндээ бас нүүдэлчин монголчуудын эртний хотуудын одоо түүх за одоо хаана хадгалагчийн ямар одоо түүх энэ дотор бас агуулгадж үн цэн агуулгадж байна гэдэг энэ талаар одоо та бүхэндээ цуврал одоо мэдээллүүдийг үргэлжлүүлэн одоо 7 хоногийн даваа лавг баасан гарагийн 13 цагт одоо 13 цагаас 14 цагийн хооронд та бүхэндээ одоо шууд дамжуулагдсан хүрнэ. За эрхэм үзэгчид та бүхэн бас өөрсдийн лавлаж одоо асуух, за магадгүй одоо санал зөвлөдөх гэдэг ч юм уу. Эсвэл зарим нэг судалгаа чиглэлийн энэ зүйл дээр лавлах ийм зүйл байх юм бол бас шууд эфиртэй холбогдож, за мөн одоо нэвтрүүлгийн доор комент үлдээж та бүхэн бас ингэж оролцож харилцсан одоо энэ түүх соёл руугаа хамтдаа нэг удаа бас алхъя гэдэг энэ зорилтыг одоо Отхүү багш битээр бол дэвшүүлээд ингээд та бүхэндээ бас энэ нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэсэн энэ сэдвээр яриаг үргэлжлүүлж байгаа. Тэгээд манай нэвтрүүлгийн нэр бол номын хавчуурга. Тэгэхээр альва нэг номн дотроос энэ номыг бол унших сайн. Гэвч дотор нь яг юу агуулгадж байна вэ? Хэрхэн яаж боловсруулж энэ бүтээлийг туурваа гэдэг бас нэг юм тодорхой онцлогтой байдаг. Тэгэхээр нүүдэлчин монголчуудын эртний хотууд номын зохиогч одоо судлаач Отхүү багш маань одоо ер нь одоо дараагийн одоо нэвтрүүлгүүдээр ярилцлагуудаар одоо нүүдэлчин монголчуудын эртний хотуудын тухай ямар одоо мэдээллүүдийг хүргэхээр зорж байгаа талаараа та бас манай үзэгч сонсогчдод мэдээлэл хүргэхгүй юу? За тэгээ миний энэ одоо нэвтрүүлэгт ороход 8 үе шаттай явагдана. За эхний үе шат бол одоо эртний энэ бол энэ одоогийн цуврал нэвтрүүлэг эртний хотуудын талаар хэлсэн. Эхний цуврал нь бол одоо Балар эртний суурин. Хоёрдугаар шат нь болохоор Хүннэг үеийн суурин. Гуравдугаар шат нь Нэрвэн улсын үе. Дөрөвдөг нь Түрэг улсын үе. Тавд нь Уйгур улсын үе. Зургаад нь Кидан, долоод нь их Монгол улс, 8-д нь Бутарлын үеийн Монгол улсын хотуудын талаар ярилцахаар ингээд энэ 8 үе шатаар бид шатын хүрээнд эртний хотуудын тухай ярих учраас маш их сонирхолтой болох болов гэж би дотроо бодож байна. Их сонирхолтой. Эдгээр магадгүй нэвтрүүлэг үзснээр Монгол хүн Монголын хотыг сонсоод нэрээ бид чи ийм агуу хотуудыг босгоцсон юм уу гэх сэтгэл төрөлх байхаа л гэж би дотроо бодож байна. Тэгээд хүн ер нь мэдгүй юм хадайсан гэдэг шүү дээ. Тэгэхээр бид одоо энэ юм таньж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр би дараагийн нэвтрүүлэгт бол яг энэ 8 үе шатанд ярилцж та бүгдд ингээд өчүүхэн мэдлэг ингээд хуваалцснаа. Магадгүй одоо түүхээс соёлоосоо бид нэр үргэлжид одоо суралцаж явах ёстой юм аа. Эргэж бас харж байх ёстой юм аа. Уншиж байх ёстой юм аа. Судалж явах ёстой юм аа гэдэг
энэ одоо том энэ байр суурь бол одоо бидний одоо нэвтрүүлгийн гол уриа байгаа тий хүмүүс бас ийм тодорхой хэмжээний мэдээлэлтэй болоод түүнийг бас очиж үзэж харах ер нь бол энэ их зөв санаачлага байна гэж ингэж дэмжих мөн одоо бас өөрсдийн байр суурийг илэрхийлэх бол манай нэвтрүүлгийн одоо том гол зорилго байгаа шүү гэдгийг бас үзэгч түмэндээ бас дуулгах гэн зөв гэж ингэж бодож байна багшаа. Тий. Ер нь тэгээд нүүдэлчин монголчуудын ер нь ахуй соёл гэдэг чинь агуу шүү дээ. Одоо тэгээд хүн төрөлхтний шийдэж чадаагүй зүйлийг л монголчууд шийдчихсэн. Монголчууд бүтээсэн маань хийчихсэн байна. Одоо чинь тэр эртний хотуудыг босгосон тэр барилгын найрлагт орж байгаа тэр шавар тоосхыг монголчууд өөрсдөө боловсруулж ерөөсө гаднаас нэг ч зүйл аваагүй шүү дээ. Зөвхөн дотооддоо тэр эртний хотуудыг манай өвөг дээдс маань босгочихсон байна шүү дээ. Шавраа өөрсдөө хатаадаг байсан байна тий. Тоосхоо өөрсдөө зохио босгодог байсан. Тэр зураг санаараа өөрсдөө хийдэг байсан байна. Бүхэл юмыг л өөрсдөө хийсэн. Тийм агуу арт хүн байна. Тэгэхээр монголчуудын энэ агуу соёл гэдэг бол одоо бүр одоо хэлэх зүг алдахгүй да. Үнэхээр л одоо гайхалтай гэхээс одоо өөр юу хэлэх вэ? За тэгээ манай нэвтрүүлэг бол эрхэм үзэгч сонсогчдод та бүхэндээ бас 13-аас 14 цаг гэдэг бол за албаа хаагчид за мөн одоо ажил хөдөлмөрөөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бас их цайны цаг бас таарч хүрч байгаа. Тэгэхээр та бүхэн бас яг цайгаа угаад сайхан хооллоод ингээд сууж байхдаа бас 107 радиог бас сонсоод өөрсдийнхөө түүхийг өөрсдийн одоо өвөг дээдсийн бүтээсэн энэ гайхамшигтай энэ 100-ны түүх рүү бас эргэж өнгийж харж омогшиж бахархаж бас хайрлаж тэгээд хүндэтгэж бас энэ нэвтрүүлгээс мэдээлэл аваасаа гэж бас ингэж хүсэж байгаа юм. Ингээд та бүхэндээ нүүдэлчин монголчуудын эртний хот ус сэдвээр Үйл Довгийн бизнес удирдлагын докторант Бадарчин Отхүүгийн бас гаргасан судалгаа шинжилгээний одоо энэ бүтээлүүдээс за мөн судлаачийн өөрийн байр суурь за мөн одоо энэ их түүхийн үнцэн соёлтой холбоотой олон одоо энэ том агуулгуудыг та бүхэндээ бас хүргэхийг хичээх болно. Тэгээд хамтдаа байсан эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. За ингээд ирэх одоо Баасан гарагт 13 цагаас номын хавчуурга нэвтрүүлэг маань нүүдэлчин монголчуудын эртний хотууд сэдвийн хүрээнд та бүхэнд хүрнэ. Сая бол агуулга багш маань бас танилцууллаа. 7 агуулгын хүрээнд хүргье гэдэг. Тий. Одоо дараагийн нэвтрүүлгүүд одоо Балан эртний хотууд. Ярин тэгээд та бүгд маань 5 дахь ингээд 13 цагаас анхааралтай сонсоод анхааралтай тий идэвхтэй олцараа л гэж би хүсэх байна. Тэгээд их гайхалтай одоо 8 шатгүй шатыг хүрээнд одоо дараагийн нэвтрүүлэг Балан эртний хотуудыг ярина. Тэнд одоо тэгээд хөлсгийн үеэс гэсэн эхлээд орох учраас их сонирхолтой болоо. Ер нь Монголын түүх гэдэг бол гайхалтай одоо тэгээд судлаад хаанашгүй одоо багтам сайхан түүхтэй ард юм да бид нар. За баярлалаа. Ингээд өөрийнхөө үнэт цаг заваас өрж бас манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж үзэг сонсогчдын маань бас гэгэн оюунд нь бас гэрэл нэмж одоо гэрэлт сайхан түүхийн инженеэр бас аялуулах ихэн яриаг одоо номын хавчуурга нэвтрүүлгээр үүдгэл болгож бас дэлгэрүүлж ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ дараагийн сэдвүүд бол яг түүхтэйгээ холбоотой эргээд бас их олон зүйлийг бодогдуулах, замагдгүй бахархах, хүндэтгэх их олон тийм том шалтгаанууд бас урган гарах байхаа гэдэгт бол итгэлтэй байна. Ингээд хамтдаа байсан эрхэм сонсогчд, үзэгчд та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр номын хавчуурга нэвтрүүлэгт нүүдэлчин монголчуудын эртний хотууд номын зохиогч, Үйл Довгийн бизнесийн удирдлагын докторант Бадарчин Отхүү өргөдөн оролцлоо. Номын хавчуурга нэвтрүүлэгтээ хамтдаа байсан эрхэм үзэг сонсогч та бүхэндээ гялалаа. Юу сонсон 9 цагаан хүсэл нь сэтгэгчлэн бүтхийн өзий дэмбэрэлтэй өрөөлийг өөд өдөн өргөн дэвшүүлж өнөөдрийнхээ нэвтрүүлгийг энд хүргээд жаргая. За баярлалаа. За баярлалаа.